энэ мэдээллийн санг нэг талаас шийдвэр гаргахчид ашиглах боломжтой. Нөгөө талаас судлаачид, патентын шинжээчид, жирийн ард түмэн хэрэглэгчид ингээд ашиглах боломжтой болж байгаа. Тэгэхээр шийдвэр гаргагчид яаж ашиглах вэ гэхээр манай улсын ямар зүйлийн ургамал амтан мөг бичил организмууд нь боломжит генетик нөөц болох магадaltaй юм бэ гэдгийг дүр зураг гарч ирэх боломжтой, тэрийг харах боломжтой гэсэн. Судлаачдын хувьд судар номон дээр бичигдсэн тэр мэдээллийн сан дээр үндэслээд цаашд нь биотехнологи ямар судалгааг хөгжүүлээд тухайн зүйлийн ургамал амтан мөг бичил бизнес ашигтай шин чанар бүхий бодисуудыг, генийг, биологийн идэвх нийлүүдийг хайхад судалгаа хийх, тийм таамаглаад өвшүүлэх, судалгаанд ашиглах бүрэн боломжтой болж эхэлнэ.